саарл ус, хар ус, шар ус гэдээ маш олон төрлийн уснууд байгаа даа. Тэр манай MC explain өөрөөс чи ганцхан асуулт асуун. За эдгээр зүйлсийн ялгааг бид нар тайлбарлаж өгөөч. Хар ус гэдэг нь бол бидний ялгцтай ус буюу жорлонгийн ус. Шар ус гэдэг нь болохоор хурын ус, борооны ус. Саарл ус гэдэг нь болохоор зөвхөн угаалгын өрөөний нөө ялгцтай жорлонгийн ус орохгүйгээр аяг тав мав аяг тав зөвхөн угаалгын машин угаагуур бааны усыг хэлж байгаа. Тэгээ хаягдл ус гэдэг нь болохоор байгальд хайж байгаа цэвэрлэхэд хийж байгаа усаа хэлж байгаа. За тэгэхээр одоо дэлгэрүүлээд ялгааг нь хоёлаа ахад бүр дэлгэрэнгүй тайлбарлая. Тэ одоо энэ хаягдл усны үйлдвэр маань харагдаж байна. За түрүүн хүмүүс саарл устай их андуураад байна гэсэн. Тэгэхээр саарл ус нь болохоор түрүүн хэлсэнчлэн зөвхөн ариун цэврийн өрөөний гарч байгаа ус нь. Саарл усны систем гэдэг стандарт байгаа. Монгол улсад 2015 онд батлагдсан. Гэхдээ саарл усны систем гэдэг нь болохоор зөвхөн тэр ариун цэврийн өрөөний жорлонгийн ус орохгүй, угаалтурын ус орохгүй тийм бохирдол багтаа усыг цэвэрлээд буцаага суултуурлага өгдөг юм жижиг систем гэх юм. Манай хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн зарчим зорилго нь болохоор байгальд нийлүүлж байгаа хаягдл усыг аваад цэвэрлээд үйлдвэрлэл үйлчлэгэнд нийлүүлж байгаа ус. Тэгэхээр яг хүмүүсийн ойлголтоор саарл ус гэхээр нөгөө гарж байгаа бохир ус нөхгүй. Бидний одоо дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг маань болохоор үйлдвэрлэл үйлчлэгэнд нийлүүлж байгаа ус. Нөгөө саарл усан дээр цэвэрлээд гараа суултурлаа өгж байгаа усыг болохоор цэвэрлсэн саарл ус л гэж байгаа. Тийм ялгаатай байгаад байна. Ялгаа нь гэвэл саяны тэр цэвэрлж байгаа усны ялгаа байна. Тэгээд нэршлийн бас ялгаа байна тий. Дахин ашигласан цэвэрлсэн ус гэж энэ цэвэрлсэн саарл ус гэж байгаа ялгаа байна. Авж байгаа ус нь болохоор нөгөө бохир цэвэрлж байгаа системийнх нь авж байгаа ус нь болохоор нэг нь тэр ариун цэврийн өрөөний ус, нэг нь болохоор байгальд нийлүүлж байгаа хаягдл ус гэдэг. Ер нь бол маш том ялгаа л да. Манайхан гэхдээ бас төрөйлөн бас одоо энийг ялгахгүй байна тий. Тэрийг нь одоо ойлголтыг нь одоо яг юм нэгтгэж ингэж ойлгуулахын тулд хоёлаа гоё ингэж энгийнээр одоо хүртээлтэйгээр тайлбарлаад байгаа. Тий. Тэгэхээр одоо хоёлын төслөө бас нэг товчонд хэлэлцүүлээ тийм ээ. Одоо энэ усны компактын хүрээнд одоо хаягдл ус дахин боловсруулах одоо үйлдвэр байгуулсан байгаа тийм ээ. Үйлдвэр маань туршилт тохируулахын үйл ажиллагаан дээр явж байгаа. Манай үйлдвэр болохоор одоо энэ зурган дээр байгаачлан шинэ манай нийт хотын 250 мянган метр куб хоногийн зарцуулалттай бохир ус үйлдвэр дээр ирж байгаа. За Хятад улсын санхүүжилтээр хийгдэж байгаа шинэ төв цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа. Энэ нийт бохир усыг MNS 4943 гээд байгальд нийлүүлэх хаягдл усны стандартаар энэ шинэ төв цэвэрлэх маань цэвэрлээд боловсруулаад гаргаж байгаа. За тэр уснаас манай үйлдвэр авч дахин цэвэрлээд боловсруулад MNS 6734 гээд энэ дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг стандартад нийцүүлээд үйлдвэрлэл үйлчлэгэнд нийлүүлэх зорилготой. Ингэснээр энэ хоёр станцын нөө гүний усны хэрэглээг багасгаж байгаа. Энэ 18 сая метр куб зарцуулалттай. Ер нь бол одоо энэ дулааны цахилгаан станц чинь бол одоо нөгөө цэвэр бидний хэрэглэдэг цэвэр гүний усыг л хэрэглэж байгааг нь болиулаад дахин боловсруулсан хаягдл усыг л ашиглаад байгаа гэж ойлгох нь зөв. Энийг бас тэгээд дээрэс нь энэ хэмжээг би бас өмнө нь мэддэггүй байсан анх төсөлд орж ирэхээс өмнө. 18 сая метр куб ийм ус чинь манай нийт хотын хэрэглээний 20%. Нийт хотын хэрэглээний 20%-ийн гүний усыг станц хөргөлтөндөө хэрэглэдэг байсан гэсэн. Тэрийг бид нэр дахин ашигласан цэвэрлсэн усаар нөхөж өгч байгаа гэсэн. 20% шүү дээ. Бас өндөр те. Айгүй өндөр төсөөснөөс. Тэгэхээр энэ дулааны цахилгаан станцын одоо хөргөлтөнд ашигладаг цэвэр усыг нь болиулаад одоо энэ хаягдл усны усыг одоо ашиглахаар болж байгаа юм буянтай бас үйл ажиллагаа болоод байна тийм Монголд анх удаага тий. Тэгэхээр хоёлаа одоо иргэд аж ахуй нэгж байгууллагууд ч юм уу те ийм гоё
зөвлөмж өөрөө чинь зүгээс яг юу вэ? Одоо энэ хаягдл ус гэж ярьж байгаатай холбогдуулаад одоо яг юу одоо жорлон руугаа ч юм уу юу ч байдгийг ерөөхдөө нэг юм өөр яг механик инженер хүний хувьд бүх зөвлөгөө юу байдаг вэ? Одоо яг тулгамдаад байгаа асуудал болохоор энэ шин төв цэвэрлэхэд ирж байгаа ус нь МНС 6561 гэдэг стандартыг хангасан бохир усны шугамд нийлүүлэх ёстой. Гэтэл тэрийг ерөөсөө хангахгүйгээр айгүй их бохирдолтой ус бохир усны шугамд нийлүүлцдэг. Тэгэхээр аж ахуй нэгж одоо хүмүүс захиалагч нар ч юм уу энэ барилга байгууламж барихтаа сая дотроо юм урьдчилсан цэвэрлэх эсвэл орон сууц барихтаа ч юм уу нэг мөнгө гаргаад саяны тэр саарл усны сул туралгаа хийдэг жижиг системийг ч гэсэн урьдчилаад цэвэрлэх юм жижиг өөрсдийнхөө цэвэрлэхүүдийг анханасаа төлөвлөө явуул энд ирэх ачаал маань багасаад энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх шаардлагатай байна. За хэрвээ би зөв ойлгож байгаа бол одоо ямар нэгэн байдлаар ямар нэгэн үйлдвэр тийм ээ ямар нэгэн үйлдвэр одоо чи үйлдвэрлэл явагдаж байгаа учраас ус хэрэглэн за тэгээ хаягдл гарч байгаа тийм ээ тэр хаягдл маань хит их хаягдл байгаад байгаа учраас дэрэгдээ одоо ус дахин боловсруулах тийм үйлдвэр байгуулад тэгээд тэр ингэж хаягдл усыг ахиж шүүгэж цэвэрлээд шин төв цэвэрлэх байгууламжтай байгууламж руугаа өгөх аваас одоо бидний маань одоо энэ тэр нь гэхдээ нэмэлт ажил биш зүгээр энэ стандартад нийцсэн усаа бохирын шугамд нийлүүлээсэй л гэдэг уриалга байна. Тийм уриалгыг гаргаж байгаа юм өөрөө чинь зүгээс те иргэдэд өгөх зүйлэг байна. Иргэдэд гэвэл одоо усны хэрэглээ дэлхийн усны хамсдал гэдэг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бид нэр одоо ингээд гүний усаа хэмнэх гээд ийм том үйлдвэр байгуулчлаа. Дахиад усаа хэмнэх тал дээр идэвхтэй жижиг сажиг ийм төхөөрөмжүүд байдаг шүү дээ. Жишээ нь одоо нөгөө угаагураа мэдрэгчтэй болгох ч гэдэг юм уу. Тийм байгаль орчиндөө ээлтэй төхөөрөмжүүд хэрэглээрэй л. За маш их баярлалаа. Бидэнд гоё тайлбарлаж өгсөнд тийм ээ. Тэгэхээр энэ удаагийнхаа MCA Explains контентын энэ дугаарт Монголын мянганы сорилтын сангийн хаягдл ус дахин боловсруулах төслийн механик инженер Сумья Баяр оролцож бидэрт одоо маш сонирхолтой зүйлүүдийг тайлбарлаж өглөө. Одоо саарл ус болон одоо дахин боловсруулсан энэ ус хоёрын дахин одоо хаягдл усны бохирдлын талаар одоо маш энгийнээр болон сонирхолтой байдлаар тайлбарлаж өглөө. Дараагийн дугаараар уулзцаа MCA Explains.